Улирал солигдоод жаахан тархлаа ундаг энэ үеүүдэд өтгөн маш гоё шүлтэй хоолны бичлэг оруулж ийн. Хадгалж аваад дагаад хийгээрээ тогоогоо халаагаад багахан тосонд помидор, сонгон сармис, дээрэс нь баг зэргийн ус нэмээд зөөлөн галаар 10 минут болгоно. Тэр хооронд бэлдэж тавьсан бөөрийн маха хоёр талаар нь шарна. Помидорныхаа гадна талын хальсыг хуулж аваад нухаад амталгаанд улаан лелийн нухаш, паприка, ролтон брендийн үхрийн бульон, давас, үхрийн шөл, ролтон брендийн вермишель гэдэг гомб бүр амар хөрхий хэлбэртэй. Тэгээд дээрэс нь маш хурдан бэлэн бол 4-4 минут буцлахад гомб маань бэлэн болчихно. Ингээд дээрэс нь бөөрийн мах, пармезан чиз, яншуу байвал яншуу нэмж болно. Надад байгааг болохоор би бууцаа хийсэн. Ингээд хоол маань бэлэн боллоо. Маш гоё өтгөн шүлтэй болдог. Амт нь бол угаасаа ярих юм байхгүй. Тархлаагаа дэмжиж чүл устай хоолоо сайн идэрээ. Таад туршаад зэрэг бичлэгийн үнэн баярлаа.